Тэгээд өнөөдөр би гимших болно. Гимслэх бол. Энэ өдрийн төгсгөл. Тэгээд би одоо гимшигч байна. Тэгээд надад ингээд сайн ах эгч нар зөвлөгөө өгсөн. Тэр зөвлөгөөнүүдэрт 2 3 Япон үг цээжлээд бай гэдэг зөвлөгөө өгсөн. Гэвч би огт цээжлээгүй. Огт 2 3 үг цээжлээгүй. Нэгс нь бусдын үгийг, бусдын хайраар хэлсэн үгийг үл тоодог зан характер байна. Би энэ үгийг гимшиж байна. Би энэ бол буруу. Би өдөрт 2 3 үг цээжлэх нь надад ашигтай бөгөөд надад хайр ивэлтэй. Харин тэр хүний үгийг би ингээд зүрхэндээ оруулж чадсанаар энэ хайр ивэлийг би авч чаднаа. Би тэр хүний үгэнд итгэснээрээ энэ тэр хүний ариун үгний өрөөлийг нь авч чаднаа. Тийм болохоор энэ тэр хүний үгний өрөөлийг авч чадаагүй, тэр хүний үгийг үл тоосон, тэр хүнийг үгийг амьдралдаа хэрэгжүүлээгүй энэ нүглээ би гимшиж байна. Яагаад би нэг нүгэл гэдэг партанд оруулсан байг үлвэл энэ зүйлийг би авч чадах юм бол надад өрөөл болно. Гэтэ би аваагүй. Тэр нь нэгсэндээ надын бардамнал, энэ бардамнал нь миний нүгэл болсон юм аа. Тэгээд дараагийнх нь болохоор дайснаа ялган таньж мэдээгүй. Өнөөдөр миний гаргасан том алдаа. Би утсаар маш хэрэггүй мэдээллийг маш удаан утсан. Энэ цагийн оронд би ном унших, өөрөлдвөл маш олон байдлаар Бурхныг таньж мэдэх, хайрыг таньж мэдэх, бусдыг хайрлах цаг хугацаа байсан. Ямарваа нэгэн энэ цаг хугацаа магадгүй нэг хүнтэй дотн харилцааг би болгох боломж байсан. Магадгүй нэг эртний найзтайгаа сайн мэдээ хүргэх, эсвэл тэр хүндээ ингээд итгэлээр нь тусалж дэмжиж хэцүү байх үед нь ямарваа нэгэн дэмжлэгийн үгийг эсвэл зарим нэгэн хэлж чадахгүй байгаа үгийг нь зүгээр сонсоход өнгөрсөн бол энэ их үр бүтээлтэй цаг байх байсан. Тийм болохоор дайснаа таньж мэдээгүй, шал хэрэггүй зүйлийг надад ашиггүй зүйлийг мөн бусдад ашиггүй, бурхан ч ашиггүй, ялангуяа зүгээр хуучин донтол болсон нэг өөрийнхөө эрх ашигыг зөвхөн бодсон тийм зүйлийг дайс ингээд сонирхууштай, энэ их сонирхууштай штэ, энэ их гоё гэсэн зүйлд нүдээ ингээ унахсан. Тийм болохоор би гимшиж байна. Дахиж ингэж Facebook ялангуяа YouTube-ийн хэрэггүй бичлэгүүд, мөн TikTok-ийн хэрэггүй бичлэгүүдийг ингээд нүдэрээ үзэж өөртөө ингэж зориггүйгээр цагийг өнгөрөөж исэн энэ цаг хугацаагаа би ингээд гимшиж байна. Энэ олдсон, энэ надад итгэмжлэгдсэн энэ цаг хугацааг бусдыг хайрлаж, бусдыг хүндэлж, бусдын үгэнд дуулууртай байж, ялангуяа бурхан дээрээс ирэх бурханд дуулууртай байж, бурхантай холбогдож, бурханы өгсөн энэ хайр ивэлийг баярлалаалтайгаар өнгөрөөхийн төлөө залбирч байна. Тэгээ хамгийн сүүлийнх нь дайснаа таньж мэдээгүйгээс гадна утасны дон. Нэгсэндээ ямарваа нэгэн хэрэг цэтэй ингээд цаг зав гардаг. Тэр цаг заваа зөв менежмент хийж удирдахгүйгээр утас орлдог. Энэ бол донтолт. Ямар ч ялгаагүй яг нэг хуурамч амар тайван надад өгдөг зүйл. Яг нэг тийм жоохон стресстэй проблем орж ирдэг. Тэр үед зүгээр л утсаа ороод тэрхээ амраагаад жинхэнэ асуудалтай нүр тулдгүй хуурамч амар тайвныг авчирдаг. Харин Есүс амар тайвныг тогтоогч нь ерөөлтэй. Тэд нар Бурхны хаанчлалын хүүхдүүд гэж дууддаг нэгжилсэн. Гэтэл би хуурамч амар тайвныг тогтоод өөрөөсөө асуудлыг харахгүй өөрийгөө тайван байлгаж хайж ийсэн. Энэ бол маш том нүглийн тонд би оруулж байна. Өөрөлдвөл өөрийнхөө донтолтыг би үлэмжшүүлж байна. Би бол донтогч нэг. Харин эзэн аава та ариун хүүгийнхээ нэгүслэр надын донтолтыг хамгийн том залбирал болгож өгөөч. Би одоо өөрийнхөө төлөө залбирмаар байна. Энэ бурхан аваа би энэ утасныг хардаг энэ донтолттой болсон байна. Би ингээд нүдэрээ хий дими зүйл ингээ хардаг зүйл байна. Гэхдээ энэ нь миний доторт ингээ хуурамч амар тайвныг өгч байна. Энэ хуурамч амар тайвнаас болоод би ингээд нүүрэлдэг өстой дайсантайгаа нүүрэлдэхгүй байна. Тийм болохоор намайг та энэ зүйлээс холоож байлгаж өгөөч. Би хуурамч даруй зан мөн хуурамч амар тайван байдалд баймаар байна. Харин би хөдөлмөрлөж дайсныг ялж жинхэнэ амар тайвныг тогтоомоор байна. Тийм болохоор би утас гэдэг зүйл нь миний энэ
донтолт гэдэг зүйл минь миний дайсан болоод байна. Би энэ дайсан ялж иж би өөрөө хүссэн үлээсэн жинхэнэ цэвэр амар тайвныг олж авна гэж бодож байна. Тийм болохоор эзаваа намайг ийм хүн байхгүй болгож өгөөч. Ирээдүйд би утаснаас илүүтэйгээр гэр бүлдээ хайрыг өгч чаддаг, эргэн тойрных хүмүүстэй хайрыг өгч чаддаг. Бурханаас авсан энэ нэгүслийг бурханд талархууштай өргөж чаддаг, донтолттой үгүй гэж хэлж чаддаг. Утсыг олон цагаар зөв зохисгүй ашигладаггүй хүн болохын төлөө залбирanгуйж байна. Эзэн Иесусийн нэрээр. Амин. Тэгээд энэ бол миний анхны бичлэг. Яг Крист өөрийнхөө блогийн тал дээр тэгээд та бүхэн дэмжээрэй. Тэгээд ялангуяа энэ бол өнөөдөр би энэ зүйл дээр илүү их цаг хугацаанд ажиллах боломжтой байсан боловч саяны 4 алдаа гаргасан. Тийм болохоор энэ зүйлдээ ингэж маш их цагийг гаргаж чадаагүй. Гэтэ ингээд шууд ингээд та бүхэндээ ингээд холбогдоод ярих бололцоог олгож өгсөн. Бурхандаа баярлалаа. Тэгээд ялангуяа ингээд зоригтойгоор та бүхэндээ ингээд өөрийнхөө өнөөдөр алдсан 4 зүйлийг хуваалцлаа. Тэгээд энэ алдсан 4 зүйлээ дахиж алдахгүй төлөө та бүхэн лайк дараарай. Та бүхэн ч олон алдаа гаргадаг гэж магадгүй. Харин би та бүхэнд хэлье. Гаргасан алдаа бүр сайн ажиглаад энэ бүх алдаагаа нэгүсэл болгоорой. Учир нь бид бүгд энэ дэлхий дээр төгс нэгэн биш. Гэтэ бид бүгд төгс рүү тэмүүлэх ёстой. Тэгээ эзэн Иесус хэлсэн шиг бурхан эцэг чинь төгс байдгийн талаар та бүгд төгс бай гэж хэлсэн. Тийм болохоор хүн нэг бүрт бид бүгд төгс байх боломжтой. Харин бид бүгд нүрэлдэх хэрэгтэй. Нүрэлт. Тэгэд би бүгд дийлээ. Ингээд базаад нийлэхэд нүрэлцгээе.